Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од өндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хөсөн мэдчилж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатарын бэлтгэн өргөдөг бидний мэдхүү дэлхийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаарыг Цэнгэл Баяр би хамтрагдлана. За та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од өндөр сувг, КНТV телевиз, од өндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар би дац жаргалыг үйлдвэрлэдэг урайтай Bosa кондитер, Moncondi брэнд, за мөн хүний хэрэгцээ цөм бүрэн урайтай Номин 5 Трейд компанид дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн сэдв бух улаан өнгө ялгадгүй. Шууд авир тэгж хэлээ те. За ер нь бид нэг бухтулаан гэхээр мэдэн шүү дээ. Нэг даав намируулаад тэгэл нэг өхийг очиж мөрөх гээл нэг ер нь л бухтулаан гэж яг яриаддаг. Яг нэрний хувьд ерөнхийдөө тэгээ тогтцсон бас нөх нэг бүх хоорондын тулаан ч юм шиг сонсогдох гэдэг. Гэхдээ ер нь Гэхдээ ер нь бол тэр одоо Тореро гэдэг тэр одоо бухтулаанч л гэсэн үг л дээ. Тэр хүнүүдэд тэр бухыг уурлуулж тэрнээс одоо уран гоё бултаж тэр ерөнхийдөө нэг тиймэрхүү үзүүлэлт үзүүлэхээр бухтулаан гэж нэрлэж байгаа. За тэгэхээр ер нь энэ одоо спорт гэж хэлэхэд 6 цэнгэлийн төрлийн энийг арга хэмжээ энэ соёл ер нь яаж анх үүссэн. Тэгээд одоо ер нь ямар шүү байдалтай байгаа вэ орчин цагт гэдэг талаар өнөөдөр ер нь бухтулааны талаар л ярих гэж байна гэсэн үг. Нэг юм асууж. Тэгээ улаан өнгө ялахгүй юм шүү дээ. Яагаад тэрийг төгсгөлт нь гэлээ. Тийм үү. За нэг амьт нь ер нь нэг альва газар орны ард түмний соёл хэрч дандаа нэг амьттай холбоотой байдаг. Тэгэхээр ер нь хамгийн анх гаршуулсан амьтан бол нохой гэдэг. Одоо чоныг л одоо нохой болгоод авчиж чинь гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээд тэрнээс дараа одоо нэг аж үйлдвэр бишээ юу хөдөө жоохон хувьсгал эхлээд тэгээд нэг янз бүрийн фермийн амьтад хамгийн эхэлж ер нь бол гахаа баг хамгийн эхэлж яасан гэж үздэг юм лээ. Одоо гаршуулж одоо гэрийн тэжээмэл болсон гэж үздэг. За тэрийн дараа үргэлжлүүлээд хоньны соёл, загасны соёл, үхрийн соёл, адууны соёл гэх ялангуяа Монгол нөгөө нэг хоол газар туулах шаардлагатай өргөн уудам тал нутагтай тийм газруудад ер нь адууны соёл. Энэ одоо Украин, Өнгөрийн тэр аваар бас их адууны соёл аягүй сайн хөгжсөн байдаг. За гэхдээ ер нь бол хамгийн сайн хөгжсөн газар мэдээж Монгол тийм ээ. За тэгээд тэрнээс гадна Тэмээний соёл гэдэг. Ер нь Монгол бол 5 хошуу малын соёлтой гэж явдаг. За тэр дундаас одоо үхрийн соёл гэдгээс нь энтгэг бол үхрийн соёлоор алдартай шүү дээ, тийм байна. Тэгэхээр энэ үхрийн соёл нь юунаас эхлээд Грекээс эхлээд ер нь энэ Испани энэ төр гэсэн улсууд Ибери хог гэж нэрлэдэг байгаа. Испани, Португалийн байгаа тэр хогийг хилдэг. Тэн дээр ер нь энэ үхрийн соёл нь явандаа ингээд бухтаад тулааны хэлбэртэй болоод явцсан талаар өнөөдөр ер нь ярих гэж байгаа гэсэн үг. За ер нь маш эртний улбаатай нийтийн тооллын 1500-аад он гэдэг чинь одоос 3500 жилийн өмнө одоо Крит арлын одоо Миноагийн соёл иргэншил. Миноа гэхээр Грек гэсэн үг шүү дээ. Тэр соёл иргэншилд одоо бух дээгүр одоо харайдаг тийм спорт байсан. Бид бие нэмрэгчлэлд модон морин дээгүр харайдаг шүү дээ. Тийм тэр маягаар ер нь бух дээгүр ингэ тулж байгаа харайдаг тийм спорт байсан талаар нэг хан туурганы янз бүрийн шигтгэмэл амал зургууд дээр нь ер нь тиймэрхүү юм харагдаад тийм сүг зурган дээр. Тий. Үгүй нэг барилгын янз бүрийн сүг зураг гэхээр нэг юу агуун сүг зураг хэлчин тий. Зүгээр нэг тий жоох ингэ өнгөөр ингэ шигтгээд наацсан тийм хан туурганы одоо зураг гэх юм уу наамлууд гэх юм уу тий. Тийм одоо юунаас тийм эртний ерэн Грекээс өсөлтөл гэсэн үг ер нь. За тэгээд ер нь одоо иймэрхүү үзэгдлийг илтгэсэн идүүлгийн соёлын зүйлс одоо эртний газар дундын тэнгисийн соёлуудад хаасаагүй байдаг. Эртний Персийн домогт ариун бухыг одоо нийтэлдэг янз бүрийн тийм соёл байсан. Тэгэхээр тэнд тийм бухыг одоо ямар нэгэн байдлаар дээдлэх ариун гэж үзэх нэг тийм соёл байгаад байгаа. Одоо ариун л гэж орчуулагдаад байгаа. Манайхаар бол сэтэртэй гэх юм уу те. Тэгж би нэг орчуулагч болохоор юм болгоныг ингэж нутгшүүлж ярихад янз бүрээр оролдоод идэв шүү. За эртний Ромд задгай театр гэж байсан шүү дээ. Одоо нөгөө таланд ингээд тайз тал нь ингээд юу суудалтай одоо шат маягийн суудалтай те. Зэрэгдэлч юм уу юу юм те. Тий амфитеатр гэж нэрлэдэг. Тэр задгай театрт бух болон бусад амьтдтай тулалдаж ялан дийлж одоо эцэст нь ядалдаг тийм соёл эртний Ромд ер нь байсан. За тэндээс одоо Ибери хог буюу одоогийн Испани, Португалийн байгаа тэр газар руу ер нь шилжиж байгаа юм тэр соёл нь. За Визигот гэдэг чи одоо ингээд ерөнхийдөө одоо Ромыг
одоо Роми эзэнт гүрний мөхөөгөө тэгээд бүр ингээд Африк Ибери тэр одоогийн Испани байгаа газар мэтэр тэр оршоо суудсан нэг тийм зэрлэг овг аймаг байсан. За Роми өнцгөөс зэрлэг гэж нэрлэдэг байгаа юм л да. Ер нь гэхдээ эдгээр бол Визигот гэдэг одоо манай хүннүү гүннүү гэдэг шиг нэг тийм Визигот гэдэг нэг тийм дайчин ард түмэн байсан. Тэд нар бол 5-8 дугаар зуунд одоо тэднэрийн одоо соёл бухтуулан хийдэг байсан. За тэг 8 дугаар зууны сүүлээс чинь одоо Испани ямар онцлогтой вэ гэхэлэр бараг талаас илүү шахуу мусульманчуудын мэдэлд орчиж байгаа. Тийм. Тэгэхээр тэр мусульманчууд одоо Испани өмнөд нутгийг одоо эрхшээж байх үедээ энийг одоо морин спорт маягийн болгосон байгаа. Өөрөөр хэлбэл бухтаа жадаар тэр морин жад гэдэг чинь зүгээр жирийн цэрэг, явган цэрэгийн жадаас урт хүнд тийм жадаар байдаг. Тийм жадаар одоо бухыг жадалдаг тийм маягийн спорт болж хөгжсөн байгаа. Мусульманчууд ер нь анх гаргаж яг одоогийн хэлбэрийг нь анх гаргаж ирсэн гэж баг хэлж болохоор байгаа. За тэгэнгүүт нэг загалмайтны хүлэг баатрууд байгаа шүү дээ. Тэд нартай өрсөлддөг. Тэр хүлэг баатрууд нь энэ уламжлалыг нутгшүүлж аваад үндсэндээ Христос мусульман хоёрын хэн сайн бухтулаанд сайн бэ гэсэн өрсөлдөөн болж хувирсан гэсэн. За энэ LC гэж нэг одоо тийм баатар ч юм шиг эсвэл босгч ч юм шиг одоо манайхаар бол харчин хүн бааж ямаагийн л хүн байсан юм уу да. Тэг тийм эхлээд Испани язгууртуудын тал байлж байгаа сүүл рүү мусульманы талд ороод явцсан. Энэ яг Испани дээр нэрийг нь Элсид гэдэг болгоос ч Аль Саид гэдэг нэртэй л бас ер нь нэр нь яг энэ Аль Саид гэдэг нь ер нь ноён гэсэн үг. Энэ жанжин болохоор морин жадар одоо бухтаа тулдаг гэдгээр тийм алдартай хүн байсан. Одоо Элсидийн зургийг манай хариулагч өөх хаа тий. Тэгэхээр одоо энэ одоо алдартай одоо жишээ нь юу гэх хавтасар гингүүт чинь хавтасарч гэх юм уу сачаа бихий гэх юм уу Монголын нэг алдартай ноёд чинь бас амар сайн бөхүүд байсан шүү дээ. Тэрэн шиг тийм одоо алдартай ноёд одоо морин одоо бухтуулаачд гарч ирж гин гэсэн үг. За орчин үеийн ингэж явсаар хагаад ер нь орчин үеийн бухтуулаа юу болж гин вэ гэхээр 18 дугаар зууны Испанд энэ одоо спорт нь ноёд язгууртных байха болоод одоо яванд жирийн иргэд ринг нь гарч ирсэн. Энэ бүгд ринг гэж нэрлэдэг байгаа учраас би ер нь бол ринг гэж явчихж байгаа шүү. Тэгээ дэвжээл гэсэн үг л да. Тэгэхээр энд яванд одоо нэг өөртөө нэг жоохон мяалж эхэлж байгаа хөөхгүй тэр спортоо. За энэ жоохон юу нэг тийм яг тэр фуланч нэгэд үзэх юм бол юу л да. Тийм одоо эрхэмсэг чамин спорт бас биш л да. Ер нь нэлээд заваа. Тэгэхээр язгууртнууд нь сүүл рүү тэр спортоо гоолж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт нөө хяа гэж хэлдэг штэ. Одоо туслахууд нөх юм уу янз бүрийн нөгөө морималын арчлаа зэвсэг хуй мөхийн зөөгөөд арчлаад явж идэг. Тийм хүмүүс нь ер нь бол оролцож эхэлснээр энэ бол зөвхөн язгууртны биш одоо юуны соёл болж эхэлж байна гэсэн үг. Жирийн ард иргэдийн соёл. Тэгэхээр жирийн ард иргэдэг болохоор үндэсний хэмжээний болох боломжтой гэсэн нэг тийм тарах одоо түгээмэл байдал нь тийм тэгж өөрчлөгдөж байна гэсэн үг. Талбар тулааны талбар гэх юм. Тэмчээ гэхэр нэг ринг гэдгээр нь зөвчтэй тий. За альва ёс уламжлал язгууртны байха болоод жирийн ард иргэдэд шилжин гэдэг нь одоо үндэсний хэмжээний спорт болно гэсэн үг гэдэг. Энэ талаар сая хоёлаа ярьчлаа. За энд одоо Рондагийн Франциско Ромеро гэд нэг одоо тийм хүн энэ спортод хувьсгал хийсэн гэж ер нь бол тэмдэглэгддэг. 1726 оноос эхлээд ер нь энэ спортод хөл тавьсан хүн байгаа юм л та. За морьтой биш явганаар мулета гэдэг одоо улаан давгаар бухыг хуурч маневрлдэг. Тэрнийг одоо маш уран гоёор үзүүлдэг. Тэр ерөөсөө нэг сандарч твдэхгүй байгаа нь энэ урлагийн гол учир нь байгаад байгаа байхгүй. За тэрийг одоо уран гоёор үзүүлдэг. Эцэстээ одоо нэг бухыг сэлэмдэж 100 нуруунаас нь хавирган завсраар нь юу оруулж сэлэм оруулж зүрхшүүн чаддаг. Одоо сэлэмдэж алдаг тий. Өмнө нь болохоор морьтой ингэж ядлаад байсан. Одоо энэ хэсэглээд сэлэмтэй болчихж байна гэсэн үг. Илд юм да тий хоёр үзүүртэй гэхээр тий. За ингэж одоо явганаар тулдах юм аяг нь үзэгчдийн сонирхлыг одоо маш их татдаг болсон. Яг үлдэр чи илүү амар өссөн байгаа шүү дээ тий. За ер нь ингээд 18 дугаар зуунаас эхлээд бухтуулаа нэлээд мэрэгжлийн шинжтэй дүрм журамтай стандарттай болж эхэлсэн. Одоо манай Монгол бүхийн дүрм мөрөн гэдэг ингээд шүлээд спорт хэлбэрт ороод явсан шиг тий. За энэ спортод зориулсан цэнгэлт зөвхөн урд нь болохоор ингээд дандаа нэг тийм ямар нэгэн арга хэмжээний дайвар маягаар ингээд явдаг байсан. Үндэсний баярны янз бүрийн баяр наадам болохоор үндсийг үйл ажиллагааны хажуугаар
одоо нэг half time шоу гэдэг шиг те завсарлагын шоу гэдэг шиг тийм байдлаар явагддаг байснаа одоо болохоор энэ зөрүүлсэн цэнгэл түхрээлэнгүүд баригдаж байгаа одоо манай бүхэн өргөөр шиг юмнууд баригдаж гэсэн үг шүү дээ. За бух тулааны ринг гэж нэрлээд байдаг нь анхандаа одоогийн яг боксинг ринг шиг дөрвөлжин хэлбэртэй байсан. Тийм учраас ринг гэж нэрлээд байгаа. Сүүлд л одоо ергээд дугуй хэлбэртэй болоод явцсан юм байлаа. За мөн тухайн үед бухыг одоо үйлдвэрийг нь улам сайжруулад улам догшин эрсдэхээ улам тэнхээ чадaltaй улам биерхүү тийм бухуудыг ер нь оруулж эхэлж байгаа. Эдгээр чинь гэхдээ бүр орчин үед хараа нэг баг лиг шиг юм байт юм билэ. Зүүн нэг жижиг тосгот нь болох нэг баг лигтэй тэнд нь болохоор арай нэг залуу дөнгөж одоо бухтуулаад сурж байгаа тийм залуучууд нь оролцдог. Тэнд нь орж байгаа бухнууд нь арай жижиг биетэй. Тэгээд нэг тийм арай нэг амь насанд аюулгүй гайгүй гэх юм уу. Тэгээд дараа нэг төвшөнд лиг дээшлээ дээд лигт орохоор үндэсний хэмжээний хамгийн тогшин хамгийн зэрлэг тийм бухнуудтай тулалддаг тийм болж өөрчлөгдсөн юм билээ. Одоо өрсөлдөгчийнхөө бухыг зоон ороор нь сэлэмтгэхийг хэлээд байгаа юу? Биш үү зүгээр шууд ууралцсан бухтаал тулдаад байгаа. Хүн бух хоёрын орны тулдаад. Тэгээд тэр бух алаад байгаа мөн нэргэсэ. Тий. Бичлэгүүдийн үтгэхээр бүр амар юм байлээ бүр харигс. Одоо ингэж манай найруулагч төрөө надад ярьж ирсэн л та. Яг тэр бухтуулааны зургуудыг энэ юун дээр энэ одоо бид чинь дундуур зураг гаргаад байгаа шүү дээ. Тэнд оруулах гэхээр болохгүй цаанаас хаагаад байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм харгас юмыг яаж оруулах юм те? Тий, тэгэхээр амтны эрхийг зөрчсөн цус нөжийн урсгасан тийм аюултай. Одоо ер нь яг бухтуулааны үйл явц нь яаж явагддаг талаар мэдээж ярих юм. Тэгэхээр бас амар хэцүү санагдчихжээ. За энэ үеэс бол сая 18 дугаар зуунаас эхлээд 18 дугаар зууны сүүлээс эхлээд орчин үеийн хэлбэртэй ороод явсан гэж байгаа шүү дээ. За энэ үеэс эхлээд одоо ингээ 3 үе шаттай болсон. За эхлээд одоо уур хилэнгийн баахан одоо хөдлөж байгаа дээр даав ингэ тхий хоолсон мөргүүлээ зарим бичлэг нь айгүй энэ итгэвчт нөгөө мөргөнгүүт нөгөө бухны гайхаад ингээд ийштэйш хараад байгаа ичээд байгаа юм шиг тийм байдалтай харагддаг. Яг нөгөө арай энэ тэгтээ нөгөө нэг бух тулаанч нөгөө соёлууд нь энэ тэнд ингээд янз бүр олон өөр жоохон ялгаануудтай хоорондоо. Тэгэхээр зарим нь болохоор өнөхөр огт цус урсгадгүй бух тулаан бас байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь болохоор үзэхэд бас аюу гой урамтай юм лээ. Нөгөө бух нь ингээд гайхаад нөгөө нэг хуурцсан бух тулаан ч болох барыг тэрийг харахчгүй барыг ингээд бахарх зогсч юм. Тэрийг үзвэл бас арай гоё тий. Одоо тэгэл ер нь одоо юу ч гэсэн одоо Монголын морин уралдаан ч гэсэн ер нь бас янз бүрийн асуудалтай л гэж яригдаад байгаа шүү дээ. Тэгтэл одоо ингээд тодорхой нэг морь малаа хитрхий зогоодгүй хүүхэд унаач хүүхэд мөхтэй хитрхий зогоодгүй байдлаар нь үзэхэд бол гоё л байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэрэн шиг л юм ер нь болж байгаа юм билээ. За хоёрдугаар шатанд энэ бандерижа гэдэг нэг испаг үгнэд жоохон ядаргатай байдаг шүү дээ. Ж юм шиг. Жийг нь маш сул хэлэхтэй байдаг шүү дээ тий. Бандерижа гэдэг нэг тийм хүмүүс нь одоо цацагтай шор маягийн байгаад дим л. Тэр манай найруулагч зургийг нөхөө. Маш уурт юм биш үү те. Тий нэг иймэрхүү л урт байна уу да нэг тохоо орчим хүртэл. Тэгээ тэрийг одоо сэрний орчимд хитэн талаас нь зоод нөгөө бухыг ч сольдуулах гээд. Тэгээд одоо тийм байдлаар одоо янз бүрийн дүрмүүд үүсээд явж байгаа юм лээ. 19-р зуун гэхэд Испанд чин цаг маань юу болж. За нэг хамтран ажиллагч явчих. Тэгээд цаашаа явчихлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар заавдахгүй нэг цагаан сар болох гэж байгаатай холбогдуулаад гой цагаан сарын урамшуул сонсогчдод хэлж өгнө. За хүний хэрэгцээ цөм бүрээрээ номин 5 тэрэд манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр эднийх маань цалгин халгим гээд сар шинэ урамшуул тудалдаа номингийнхаа бүх салбарт зарлаад байна. 2026 оны яг 2 сарын 28-нд дуустал 100,000 төгрөгнөөс дээш худалдаа авалтанд одоо номин ап дээрээс цалгим халгим урамшуулд оролцох та одоо 100,000 төгрөөр юм авчихад нэг эрхэм бичиг өгөх байхгүй юу? Тэгээ 38 буудалд морь уралт болно ирэхээрээ. Тэгээ тод манлаа эхний 100 хэрэглэгчийн нэг болох юм бол гадаадад аялах эрх iPhone оромтлоо утас. За ингээд бүр давхар өөр зөндөө олон тийм супер бэлгийн эзэн болох боломжтой. За бас яг битүүний өдөр буюу одоо 17-ыг дуустал хийсэн худалдаа авалтаараа та нөгөө U-Point app дээрээс алаг мэлхий тоглоом тоглох эрх аваад алаг мэлхийгээ бүрэн өрчих юм бол тэр хэрэглэгчид дундаасаа iPhone 17-оос MacBook, iPad зэрэг одоо ийм супер бэлгийн эзэн бас тодруулнаа. Тэгээ ер нь бол номин маань ингээд яг нөгөө баярын ширийн дээр байдаг 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүндээ 10-40% хямдрал зарласан байна. Дээрээс нь угаасаа нөгөө Монголын хамгийн шилдэг лоялти хөтөлбөр номин бонус карт байгаа шүү дээ. Тэр чинь бас худалдаа авалтыг 3-10% бүтээгдэхүүнээс хамаарат бас хөнгөлж байгаа. Тэгэхээр энд ерөөсөө давхар хөнгөлөлт урамшуулал, дээрээс нь бэлэг бас нөгөө өв соёл уламжлалаа авч явах те тэр алаг мэлхий өрөх.
тод манлаа ихний 100 хэрэглэгч энэ төргээл уралдуулаад энэ төр юм хөөрхөн бас тийм морь жилдээ та зэндотой байна уу үзэх ч юм уу нэг тийм хөөрхөн мөчийг бас өгöd байгаа юм. Тэгээд нэвтрүүлгийг болон одоо хэрэглэгчтэй дэмжиж ажиллаж байгаа хүний хэрэгцээ цөм бүр өрөөтэй 85 тэрэгтэй баярлалаа. За баярлалаа. За 19 дугаар зуун гэхэд одоо Испанид орчин үеийн хэлбэрээр одоогийн орчин үеийн хэлбэрээр бүрэн олсон. За тэгээд ер нь Испаний соёл гүн батшин гэсэн энэ бол үндэсний наадмын хэмжээнд ер нь бол хүрсэн гэсэн үг. За тэгээд тэр нь тэгэхэр ч одоо энэ талаар алдартай матадор гэж нэрлэдэг байгаа. Тэр одоо бухтулаанчдаг. Тэг яг бухтулаанч гэдэг нь болохоор төрийн миний хэлдэг торьороо матадор гэдэг нь алуурчин гэсэн үг байхгүй. Матадор де торос гэж хэлээд байгаа. Бухнуудын алуурчд гэж байгаа. Тэг энэ үг торо гэдэг үг чинь бас нэг юу штэ. Юуг зурхаан өхрийн урдыг таавар ус гэдэг. Дээрэс нь одоо нөгөө нэг грекийн домог үлгэрт гараад байдаг тэр минотавр гэдэг чинь тэр одоо минус хааны одоо бухал гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бух гэдэг тааврс тоороо гэдэг нэг л үг яваад байна гэсэн үг. Тэгэхээр бухнуудын алуурчтай буюу матадор гэж тэр энэ бухтулаанчдыг нэрлэдэг. Одоо нэрлэдэг. За тэр хүмүүс алдартай одууд ер нь гарч ирсэн гэсэн үг. За жишээ нь Педро Ромеро, Хосе Канизарес, Хуан Белмонт гэсэн хүмүүс ер нь гарч ирж байсан. Энэ гурван хүн бол манайхаар ер нь Бат Эрдэнэ авраг, Мөнхөд авраг, Баямөнхө авраг гурав гэсэн үг ер нь. Тийм одоо үндэсний одууд гарч эднэрийн талаар ингээ янз бүрийн дуу шүлэг зохиогдож байгаа. Уран зохиол мөхөлийн уран зураг мөрөх юм тийм алдартай хэмжээнд хүрч ийн гэсэн үг. Заал тэгээд нөгөө гудамжинд ингээд алдартай ийм бухтулаан болох гэж өргөнөр ирж оролцоорой гэдэг ч юм уу тийм байдлаар ер нь нийтийн арга хэмжээ болж байна гэсэн. За энэ үед бас одоо бухтулаанчдыг бэлтгэдэг янз бүрийн сургуулиуд одоо бүхний сургууль. За юм л бол бүгдээ бүгдөө харьцуулах юм. Энд алаад байна. Харин тийм. Тэгээд гэхдээ ер нь сүүлийн үед ер нь хомигдож байгаа л да. Тэр нь ч гэсэн ер нь зөв. За энэ орон оронд ингээд ямар ялгаатай байгаа талаар нь ер нь нэг ярьчих гэж бодож байна. За Португалд арай өөр маягаар хөгжсөн буюу. Одоо энэ ч нэг Испанд бол юу яасан гэдэг байгаа шүү дээ. Нөгөө Мулета гэдэг нөгөө тийм алчуураар ингэж хиоос мөргүүлдэг явган тулааны хэлбэрт орсон гэдэг байгаа шүү дээ. Португалд бол ер нь одоо хүртэл морьтон баатар одоо тэр одоо жадаар тэр муха жадалдаг тийм юм хэлбэр нэр нь явагдаад гэсэн үг. Хэвээрээ байгаа. Одоо ч гэсэн ер нь тийм байгаа. Тэгэхээр одоо тэр бандерижа гэж нэрлэдэг байгаа тэр цацагтай ингэ шорнуудаа ингэ нөгөө бух дээр нь чинь хөрх амтан дээр хаваачаал баахан зоогоол. Тэгэд энэний дараа нэг бүр ингээ гачин солиотой юм болдог байхгүй. Бичлэгийг үзэхээр бүр үнэн мэдрэл харагдаж байгаа. За тэгж үндэсний баярыг тэгж муулж болж нэг ялчгүй үндэсний спорт юм да тий. Тий. Тэгээд форкадо гэдэг тэр нэг хэсэг одоо нэг 6 хүн гарчиж байгаа. Тэд нар яадаг вэ гэхээр нөгөө ууралцсан бох чинь дайрч ирнэ штэ. Тэгэнгүүт эврэн дээрээс нүүрэн дээрээс барьж тогтоод. Тэгэд угаас чадахгүй шүү дээ тэр одоо хэдэн 300 400 кг жинтэй тийм амт нь довтолж дайрч ирж байгаа чинь тэгээд нөгөөдөл чинь бүр ингээд мөргүүлээ дэвсүүлж унаад арталтан дэстэ гар хөлн татаад бүр тэр будаа олж байгаа ма тэр хүмүүс бүр сонио. Тэгтээ яг нэг юу атсан байт юм бэл л эврийг нэг үзүүрийн тайрцсан. Тэгэхээр арай ч нэг нэвсүүлвчдэг юм шиг байна. Тэгээд хамгийн гол нь тэгж мөргүүлж дэвсүүлж байгаа нь бүр үнэхээр мангар санагдчихсан байхгүй. Тэгээд ямар учиртай ямар одоо эр зоригийн үзүүлвэр гэхээр тийм байдیں۔ Тэгээд аюу хэцүү харагдаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хэд чи ингээд нийлсээр нэг ямар ч сан бухаа тогтоож байгаа. Заримдаа нөгөө нэг 6 хүний 5 нь ингээд мөргүүлээд бүр ингээд мяарад газар хөвтцэн. Үлдсэн нэг нь сүүлнээс нь чирэгдсэн харагдаж байгаа байхгүй. Амар тийм хэцүү үзүүлвэр байт юм лээ. За тэгээд энээсээ бол энэ дээр ингээд бухан бүр ингээд мяарад ирэхээр одоо нөгөө Мортон Баатар чинь сүрхэн амтан болж очиж нөгөө бухайч жадалдаг юм байна л да. Тийм одоо хэлбэртэй. Энэ Португал дөрөндөг хэлбэрний юм байгаа. За алдартай одоо Мортон бух тулаанчдыг Дония гэж ер нь нэрлэдэг. Тэгэхээр Дон гэдэг чинь одоо ноён эрхэм гэсэн үг шүү дээ. Тэр одоо Португал хэлээр Испани хэлээр ч гэсэн юм байгаа. Тэгэхээр энэ нөгөө язгууртан гаралтай тэмцээн шүү гэдэг нь тэрнээсээ ер нь харагдаад байгаа. Одоо Дон хинч гэдэг. Дон Кихот. Дон Кихот гэдэг ч юм уу тий. За тэгээд 1938 оноос одоо юу бухыг яг алдаг байсныг ер нь бол болсон зүгээр нэг тийм зоож жоохон хамлж байгаа л ер нь болчдөг болцсон юм шиг байлаа. Тэгээд сүүлийн үед ер нь бол нэлээд үзэгчдийн хоймогдсон чи аргагүй шүү дээ амтны ирэх мэрх гэдэг юм яригдэж шүү дээ. За Мексик, Латин Америкт болохоор ямар байдалтай байна вэ гэхээр колоничлогчдыг одоо 16 дугаар зуунд колоничлогчдыг дагаад энэ спорт маань ер нь очсон.
За 1946 онд баригдсан Плаца Мехико 40 мянган хүний суудалтай дэлхийн хамгийн том бух тулааны ринг гэж байгаа. Одоо хүртэл байгаа. Одоо Мексик ер нь бол тийм юм бэл. Энэ бух тулааны спорт хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон үзэгчтэй, одоо хамгийн одоо хүчээ авсан хэвээрээ байгаад байгаа нь ер нь бол Мексик болсон. Испани, Португалд гайгүй болсон. За энэ одоо Өмнөд Америкийн Перу, Колумб, Венесуэл, Эквадор улсуудад ч гэсэн ер нь бол харьцангуй энэ спорт ер нь дарагдсан юм бэл. За гэхдээ бас орчин цагт ер нь бас тий хандлага нь өөрчлөгдөд одоо Аргентинд 1899 гэдэг чинь бас нэлээд дээр үед бас боловлсон байгаа байхгүй. Уругвайд 1912 онд, Боливт 2015 онд бух тулааныг ер нь хориглосон. За тэгээд яг хориглохгүй ч гэсэн ингээд янз бүр бухыг одоо алдгаа болдог ч юм уу яадаг ч эсвэл зүгээр тэр чинь ерөн зүгээр ингээд нөгөө хоосон юм мөргүүлэл ингээд байж хад хин тэрийг дургуйцхвтэй тий. За тэгээд Колумбуст болохоор 2027 оноос эхлээд ер нь болиулах гэж байгаа гэсэн тиймэрхүү одоо хуулиуд ер нь яригдчихэж байгаа юм байна. Харин одоо түрүү хэлсэн энэ уламжлалыг одоо хүртэл авч явж байгаа улс нь бол Мексик байгаа. 2022 онд одоо засгийн газраас хориглосон тийм шийдвэр гаргасан чинь тэрийг нь одоо жилийн дараа дээд шүүхийн шийдвэрээр бойлуулсан. Тий. Тэгэхээр энэ чинь бас нэг юу яригдаад тийм ээ л дээ. Нэг ямар ч аргументд нэг тийм хоёр салын аргумент шүү дээ. Нэгдүгürt мэдээж одоо амьтан таамаглаж ийн болохгүй тий амьтны эрхийн асуудал яригдж байна. Энэ бол ер нь энэ бух тулаан дээр үүссэн амьтны эрхийн маргаан бол ер нь бүгд л ялалт байгуулдаг. Тэгэхдээ нөгөө тал нь болохоор за нэгдүгээр үндэсний спорт. Энэ бол одоо юу эртнээсээ бид нар үзэж ирсэн одоо арга хэмжээ тийм соёлын үзүүр гэдэг утгаараа байгаа. Энэ чинь одоо бас бид нар нэг олон улсад ялгарх онцлог гэсэн юм ер нь ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэгж яригдах байх шүү нэрээ тий. Тий, ер нь тэгж ер нь ярьдаг хүмүүс байгаад байгаа юм. Тийм тэгээд дээрэс нь энэ ч нөгөө бүхэл бүтэн бас нөгөө эдийн засгийн тогтолцоо болчиход байгаа байхгүй. За тэр нөгөө энэ ч нөгөө энэ спортоор дагнаад карьер хийсэн хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн ажил орлого юу гэж гэдэг. Тэгээд энэ спорт төр ч нөгөө очоод нөгөө хөгжимчт нөгжмөд тоглоно бух тулаан сургадаг багш нар гэж байна. За тэгэл энэ бухнуудын арчилдаг тэр цэнгэлдэгт нь ажилтдаг хүмүүс яах юм гэсэн асуудлууд ер нь яригдал идэх юм байлээ л. Тэгэхээр дээрээс нь үзэх гэж өдр амар их хүн ирдэг байх л та. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо юм үзэж сонирхох ирэх мэрх гэдэг ч юм уу тэр нь бас ингээл яригдал тэр тэгтээ ер нь баг л юу нэг амжилт олдгүй ер нь нэг 40 нэмэх хүмүүс л үз тийм ээ. Ер нь хаасайгүй. Зал 45-аас дээш насны хүмүүсийн 60-аас 70% нь амьдралдаа ямар нэг удаа бух тулаан үзчихсэн. Одоо энэ бух тулаантай улсуудын одоо хүн амыг яриад байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр 60-аас 70% нь үзчихсэн. 15-аас 24 насныхоо болохоор ерөөсө 2-3% нь ямар амьдралдаа тийм бух тулаан үзчихсэн гэдэг юм л. Тэгэхээр залуучууд ер нь бол хаа газар энэ спортод маш дург. Өөр газрын гадаадын янз бүрийн шахалт олон улсын төвшин ч гэсэн айгүй дург учраас ер нь шахалт үзүүлэх та нар одоо юм зэрлэг юм болооч гэдэг. Шахалт ер нь айгүйх байд юм бэл. За тэгээд Францын өмнөд мужууд дээр бас их сонирхолтой. 19-р зуунаас эхлээд одоо Камарг, Гаскони за энэ өөр нэг мужи бас байсан юм. Тэрийг мартчихж. Тийм одоо мужуудад одоо бух тулаан хийдэг болсон. За харин энэ онцлог одоо Францд байдаг саяны хэлсэн тэр одоо хамгийн түгээмэл том арга хэмжээ хэлбэрээр болдог тэр газрууд нь болохоор огт цус асгарулдаг. Тийм. Одоо болж байна тийм. Тийм огт цус асгарулдаг. Тулаанчид одоо бухыг гэмтэхгүйгээр одоо эврэнд нь зүүсэн чимэглэлийг одоо бух ингээл дахиад ирэнгүүт нь огт ингээд айхгүй юм шиг зогсож ирсэн гинт ингэж бултангуудаа эврэн дээрээс нэг тэр нэг чимэглэл шүүрч авдаг ч юм уу. Тэгэхээр нэг авхайлт самбаа хурдын шалмах хөдөлгөөн тэргүй гайх болдог. Тэр нь бол айгүй гоё юм билээ ер нь үзэхэд. Тий. Тэгэхээр нэг тийм Франц хүний онц одоо Испани гаралтай тийм Хиспаник хүмүүс ч юм уу за Латин Америк хүмүүс ч ер нь бол жаахан тийм тогшин ширүүн дөрөөн халуун цустай гэдгээр ер нь алдартай шүү дээ. Францууд тэгэхээр дандаа нэг тийм нэг ямбалсан нэг тийм гэж л төсөөлөгддөг шүү дээ. Тэгэхээр яг Францд болохоор үнэхээр яг тэр хэлбэрээр хөгжөөд ингээд явцсан гэж харагдаж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр нэг тийм гоё хэлбэрээр хөгжиж явсан юм бэл. За энэ бол гэхдээ энэ ер нь бол бүр дундад зуунаас ихтэй гэж байгаа байхгүй. Франц энэ одоо энэ арай өөр хэлбэр нь. Гэхдээ бас ер нь
арай нэг бас цөөн тооны мужуудад баг хүрээлэлд болохоор бухыг одоо рингэнд алдаг боломжтой нь одоо хүртэл юу байсаар байгаа юм байна Францад. За энэ гэхдээ ер нь үндэсний хэмжээний юм ерөөсөө биш зүгээр нэг маш жижиг хотуудад нэг цөөхөн үзэгчтэй байдлаар л ер нь явагддаг гэсэн үг. За 2015 онд амтны эрхийн маргаан 2000-аад оноос эхлээл амтны эрхийн маргаан ер нь маш их болцсон л да. За тэгээд энэ маргаанд одоо шүүх төр үүсээд тэрнээс хойш Франц улс одоо бух тулааныг энэ одоо бид нар чинь хөөми юу муу гэдэг ч юм уу хөөми эдрийг одоо би соёлын биет бус ЮНЕСКОгийн соёлын биет бус өв гэж явдаг шүү дээ. Тэгэхээр Франц болохоор бас энийг соёлын биет бус өв гэж явдаг байсан юм байна л да. Тэгээд 15 онд болохоор ингээд тэргөө ингээд хасаа ийцсэн. Тийм бит юм бэл. За бух тулааны үйл явц одоо ер нь яг нэрийн юм ярих гэж нэгсэн. Яаж явагддаг вэ гэхээр за бух тулаанч болон тэрний туслахуд одоо хяанар гэх юм уу те ягаан алтлаг өнгө хоссон тийм нөмрөхтэй гарч ирдэг. Тэр нэг одоо ингэж юу амар тийм гэлцээ цаамаатай юм өстэй байхгүй тэр бух тулаанчт нь. Тэгэхээр тийм өнгийн тийм өнгө нь тэр нэг гялцаад байгаа үзэгдэл нь эсвэл нэг өнгө ингэ солигдоод байгаа үзэгдэл нь тэр бухын зүрхийг аяг хөөрөгд юм хэлээ л дээ. Тэгэхээр би аяг сайн санаад байгаа байхгүй. Бити ирээ хувцастай гадар яваад гэж юм нэр одоо манай юм ярьдаг байсан байхгүй. Яг л үхэр тэрийг ингэ хараад өнгө ирээлжлээд тахаар зүрх нь хөөрөөд ирж мөрөх гэдэг. Үнэхээр яг тэгдэг байсан. Ялангуяа сарлаг бол тийм ирээ хувцдаг нэг ингэ дагуулаад хараад идэх. За яста сарлагын хажуугаар бол бүр ирэнгүүч байсан би айдаг. Сарлаг эвгүй тий огцом хөдөлгөөнтэй. Яаж ч магадгүй. Монгол өхөр бол сайхан тий. Сүх талаатл өхөр амар гэдэг үг нээсэн чи одоо яг мөн шүү дээ тий. Тий. Тэгэхээр ер нь тэр алтлаг өнгөн тэр гялзаад байгаа өнгөн айгу тийм учиртай мэлээ. За тэгээ тийм одоо хувцастай тийм нөмрөхтэй талбай дээр гарч ирнэ. За эхлээд ингээл бухын хөдөлгөөнийг ажиглан за яаж давталж байна, хэр догширсан байна. За догшоогүй тайван байгаад байвал яаж уурыг төрөх хөө гэдэг ч юм уу. Тийм байдлаар ер нь ажиглана. Дараа нь бухны одоо хүзүүнээс нь ингээд нэг хоёр удаа ингээд жадалдаг. Тэр бухын хамгийн хүчтэй болчин хамгийн гол аюултай юм нь болохоор юунд байдаг? Хүзүүнд байдаг. Тий. Буруу өсгсөн хүүхэд бухын хүзүүнээс хэцүү гэдэг чинь тийм учиртай. Бух одоо хамгийн хэцүү булчин бол тэр ер нь хүзүүндээ л байгаад байдаг. Бух хоорондоо мөргөлж байгааг харсан бол нэг бух нөгөө бухаа хүзүүний булчингаар өргөж чаддсан шүү дээ. Иврээрээ сүлбээд. Тийм амар хүчтэй ер нь. Идэмгүүл юм байна. Такатол юм байгаа юм байна ер нь. Тийм сардлаг юм хастай амар хат шүү дээ. Хаа мөнгөөр ярихгүй. За тэгээд дараа нь тэр хүзүүний булчингийн мяаруулах гэж ер нь тэгж шатлаад байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо тэгж одоо бухын одоо хүзүүний булчингийн мяаруулж иж дараачийн одоо үйл ажиллагаанууд нь одоо үе шатууд нь арай амар болно гэсэн үг. За дараа нь ингээ 3 хя одоо гарч ирээд гартаа нэг бандерийжа гэсэн төрөнд тэр цацагтай шор тэр юм барьж агаад нэг гартаа их барьцсан. Тэгээд тэр хоёулын ер нь зоодог тэр бухын одоо 70 мөрний орчимд нь ер нь зоочж байгаа. Хөрх юм тэрийг сагсалзуулаад яваад байгаа харагдаад тэр нэг зооцсон юмнуудаа тий. Амар хэцүү тэр үзэхлээр хөрх юмт бүр тэгээд нөгөө тэр жадлагт нөгөө том судас дайрах юм бол тэр литрийн цус хасгарч байгаа юм чи нөгөө бухчмөр зовж өгч байгаа юм чи хөрх юм. За тэгээд тийм одоо цацагтай юм зоочдөг. Тэгээд 6-ыг зоож ийн гэсэн үг шүү дээ. За дараа нь одоо бух тулаанч гарч ирээд баг ямар ч хөдөлгөөнгөө зогсохгүй. Учираас энд одоо бухыг нилээн сольдуулсан байх хэвээр. Тий. Ямар айд сандарсан ерөөс ийм байдал үзүүлэхгүй учраас тий. За тэгээд эцэст нөгөө бух тулаанч нь эргээд одоо гарч ирээд уулан даавуугаараа ингээд намируулад уурыг хүргээд одоо тэр бухыг одоо өөрлөгөө довтлуулна. За энэ үед нь одоо сандарч твцсэн байдал огт гарахгүй байжгаад гинт одоо бултаж маневр үзүүлдэг. Энэ одоо нам зогсож байгаад яг эренгүүт нь бултахдаа энэ ерөөсө бух тулааны гол учир нь ерөөсө энд байгаа. Тухайн үзүүрийн оргил үе нь ерөөсө энэ. Үзүүр нь бол 20-30 минут үргэлжилдэг. Хэр хурдан алж чадж гинэ гэдгээс хамаарат. Тэгээд сүүлд нь тэр бух бүр ямар ч хөдөлгөх тэнхэлгүй болонгууд нь яг ингээд элднийхээ үзүүрээр хавирганы юуг тэмтэрж байгаа ч дээрээс нь ингээд зүрхрэн зоож ер нь алт тэр бухаа ер нь эцсийн цомд нь үдт юм бил. Тийм байдлаар одоо ийм 3 мэг шаттай болдог. Тийм спорт байх нэ. За дараагийн хамтран хэлж та. Юу яа?
бас цагаан сарын чамд нэг цагаан сарын юм хэлж өгөх гээд байгаа юм би гэж. За дараагийн хамтран ажиллагчаар би даз жаргалыг үйлдвэрлэдэг өрөөтэй манай Bossa кондитер компани Monconti брэнд дэмжиж ажиллаж байгаа. Бид одоо үндэсний үйлдвэрлэлээ бас энэ үндэсний баяраараа бас дэмжих хэрэгтэй. За би даз жаргалыг үйлдвэрлэдэг өрөөтэй Monconti брэнд гал улаан моржил зориулна цагаан сарын коллекц бүтээгдэхүүнээ гаргаад байгаамаа. За улаан шандас шоколадын чихрэн сэрхээ гоё нэртэй. Улаан шандас шоколадын чихэр нь болохоор аарц болон цэцгийн ямттай, цагаан шандас шоколадын чихэр нь болохоор таргны ямттай. За ер нь нэг юм шоколадтай чихэрнүүд надад ингээд жоох юм ам дотор хайлахгүй, хоорондоо дотор нөгөө ямар нэг юмтайгаа нийцэхгүй байгаадахаар их сонирн байдаг. Эдний чихэрнүүд их тийм зөөлөн юм билээ. Их гоё тийм шоколадтай юм билээ. За цагаан сарын баяр зориулаад хуурсан шар будаатай шар сүүний одоо ийм цөөн тоогоор гарсан бүтээгдэхүүнээ бас танилцуулж байгаа. Хуурсан шар будаатай шар сүний. За тэгээ цагаан сараар их хэмжээний мөнгө гадагшаа гардаг учраас одоо тий бид гаднаас баахан бэлэг цуглуулаад гаднаас баахан хүнсээ бэлдээл тий ингэж одоо бас ийм байдлаа бид нэр өөрчлөлүүд бас тий зүгээр мөнгө төгрөг солилцдог эдээ тавг засахтаа ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байдлаараа бас хандах ёстой болов. За тэгээ худалдаалж байгаа цэгүүдийг бас хэлээ. 4 зам болон 5 шарт байдаг Bossa агуул худалдаа. За тэгээд бүх сүлж эдлгүүрүүдэд бөөний төвүүдэд худалдаалагдчихж байгаа. За манайхан бас Monconti Facebook хаягийн одоо чатботоор нь онлайнаар одоо захиалаад байгаа газраа хүргүүлээд авах ч гэсэн боломжтой байгаа. За нөгөө нэг агуул худалдааны нь хаана байгааг бас хэлчихэ те. Сонгон найрхан дүүрэг 5 шарт Bossa агуул худалдааны төв Bossa гэдээ бүр томоос том бичсэн байдаг шүү. Баруун 4 зам зам дээр нөгөөх нь байгаа юм байна. Тэгээ бүх сэлжээ дэлгүүр зах болон бөөний дүүр худалдаалагдчихж байгаа. За тэгээд лавлахыг хүсвэл 75 тэгтэг 88 утасны дугаараар нь лавлаад үзээрэй. За ер нь бол нөгөө шар сүүний чихрээр нь бид харьцангуй бас агүй сайн мэдээд байсан бол одоо энэ шоколадын чихрнүүд нь сав баглаа бодлын үед их гоё юм бэл ингээд дөрвөлж хүнд өгөхөд аюу гоё юм. Бэлгэлчмээр дээрээ хээ хуаартай те. За нөгөөх нь ингээд босгоо тавьчихдаг юм хөөрхөн савтай үзэмжийн үед их гоё юм бэлээ шүү манайхан. За тэгээд бид даз жаргалыг үйлдвэрлэдэг өрөөтэй Bossa кондитер Monconti брэндтэй баярлаа. Энэ Monconti-гийн тэр нэг шар сүйтэй арттай гэсэн чихрүүд нэг бус яг цэвэр чихрийг бодоход нялон биш тэр нэг айгу гоё юм бэл идэх зугаат нэг амар нялон чихрүүч нэг идчихлээр жоох хэцүүлчдэг шүү дээ. Айгу айтайхан би шар зүүний яг энэгээр л яг цагаан сарын ширээгээд засвал яг гоё юм бэл хүүхдэд биелгэлсэн ч гэсэн нөгөө нэг эцэг их нэг амар уурлаад байхгүй эцэгтэй ч айгу дургуйцдаг болсон чинь ямар амар чихртэй юм бэл юм бэл. Дураараа чихэр мэхэр хүүхдэд нөхч бас их болохгүй болчиход байгаа шүү. Ер нь болохгүй нүн тий. Тэгэхээр Monconti бол яг гоё төгсөх юм бэл. За баярлалаа. За одоо ингээд Бухтулаанд чинь одоо ингээд маш аюултай спорт байгаад байна шүү дээ. Тэгэхээр энд ер нь хүн гэмтэж бэртжсэн үү, нас барж ирсэн үү гэж одоо манай үзэгч сонсогчдод бодогдож байгаа. За, тиймэрхүү явдлууд харамсалтай болж исэн. Манолете гэдэг одоо нэг тийм Бухтулаанч 1917 онд төрөө 47 онд нас орсон гэж 30 настай нас орсон байгаа байхгүй. Яасан гэсэн чинь Бухтулааны үеэр гуйндаа сүлбүүлээд нэвцүүлбүүлээд тэгээд ерөөсөө имлэг төсөлтөнд жоохт авч амжихгүй цусаалдаад тэгээ нас орсон юм тохиолдол байгаад байгаа юм л. За арай хожуу гэвэл Бакири гэдэг бас нэг Бухтулаанч 1984 онд гуйных нь бас артерийн суд тасарсан. Ер нь бухандаа мөргүүлэл амар хурц шүү дээ. Ер нь бух бол үнэхээр хөнийгч байтгаа дахиад өөр бухаач гэсэн алах чадвартай чадалт аюултай юмтай шүү дээ. Ер нь бол тэгэхээр тэнд артериас судсан тасраад одоо имлэгт хүрэх замдаа нас орсон гэж байгаа. Энэ Бакири гэдэг Бухтулаанч болохоор за ИО гэдэг энэ бас нэг алдартай залуу Бухтулаанч болохоор 1985 онд дөнгөж 21 наснда бас яг одоо зүрхэн тушаа газраас шууд нэвцүүлбүүлсэн байгаа байхгүй буханда. Энэ тэгээд айгүй харамсалтай ч юм уу бас одоо нэг хэцүү юм нь бухандаа сэлмээ зооцсон нэг араас нь зоогоор нь хоёр талныхын завсраа оруулж байгаа зоодог гэсэн шүү дээ. Тэгсэн чинь бухан нөгөө умчаад эцсийн хүчээр шавхад довтлоод тэгээд Бухтулаанчийн зүрхийн сүлвэвцсэн байгаа байхгүй. Тэгж одоо 1985 онд 21 настай. Тийм. Тэр нэг Бухтулаанч нас орж ижээ гэж. За тэгээд юуны одоо юу яг нас бараагүй ч гэсэн одоо бас ингэж аюултай ийм осол гэмтлүүд бас гарч исэн. 2011 онд гэдэг чинь нэлээд сүүлд байгаа. Хуан Хосе Падижа гэдэг нэртэй одоо тийм Бухтулаанчийн зүүн доод ирүүгээр энэ талаас нь ингэж нэвцүүлбээд нүд хүртэл сүлбээд
Тэгээ тийм одоо яас яаралтай тусламж аваад тэгээд нүүрнийх нь зүүн тал нь мдээгүй нэг нүд нь байхгүй. Тийм одоо аюултай осолд орж исэн байгаа. Тэгээд мань хүн болохоор хаширахгүй хэдэн сарын дараа эргэж ирсэн байгаа юм л да энэ спорт тулалдах гэдэг. Тий. Тэгээд ингээд юу зөөцсөн. Далайн юуных шиг одоо нүдний хаалт зөөцсөн. Тэгээд эл пирата гэдэг хочтой болсон. Эл пирата гэдэг далайн дээр юм чинь гэж. Тийм хочтой одоо юу бүх тулаанч байд юм байна. За 2010 онд болохоор Хулио Апарицио гэдэг тийм одоо хүн болохоор бас ингээ бүх тулаан дээр гимтээд бас хүзүүгээр нь ороод амаар нь гараад ирсэн гэж бухих нь ирв. Юм ярьж чадахгүй болсон. Яг яасан сайн мэдэхгүй. Тэгээд ер нь бол нэг тийм юугаар ямар ч тийм амьд гарсан тий. Тэгэхээр бүтгэж бас аимшигтай байгаас тийм хүзүүгээр нь ороод амаар нь гарч ирж байгаа нэхэр чи. Тийм зургийг өгч штеп. Өгч гинэ. Ахаа нүд нь хагд зайгүй юм байна. Тиймэрхүү байдлаар ингээд ослоод гарч ирсэн. Энэ ер нь Дадлав юу яалаа. Би ийм цөөхөн те он сартаа ингээд нэр устаа байж гин гэж бодоогүй. Өчнөө байсан гэх юм болов гэсэн чинь тэдонд нэг хүн гоён тэгсэн тэдонд нүдэн тэгсэн гэсэн чинь их сайн уу. Энэ яг нэг алдартай нэг том од мод хүмүүс дотор л баггүй. Түүнээс их зүгээр нэг жижиг тосхны хүмүүс төвчөнд бол янз бүрээр бэлтгэл хөл гарна хугарах. Өөсөө тэр нөгөө нэг юу форкадо гэсэн шүү дээ. 6 хүн бухыг толгоноос нь барьж тогтоод. 5 нэвтчихсэн ш нэрээ. Нэрээ тийм. 5 нинтэнд явалцсан хөвчих чагаар чи тэдэр бол хугарах муурах бол энүүхэн гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд ямар сонь ийм спорт байдаг. Ямар зовлон багдахлаар ингэж ийм спорт хөгжөөд яваад идэх гэж бас санагдаж байгаа. Юм хэлчихсэн байсан. Тийм. Ийм юм байна. Мэдээж нөгөө нэг энэ бүр ингээд одоо энэ үндэсний спортынхоо хувьд ингээд алдартай тамирчин болсон баг од болцсон энэ хүмүүс байгаа дээ шүү дээ. Нэрээс мэдэгдээд байгаа энэ хүмүүс чинь болохоор кинон дээрээс ч юм уу. Би нэг бухтай Google-тэй кинод оруулж ирсэн. Тэгээд ингээд нэг хөөрхөн аав нь бух тэгэл тэнцтэй амар тулаанд ордог гэл бухч өөр ингээл хашааны завсраар харж байхдаа ингээд бас те амар л юм байгаа юм чинь. Тэгэхээр нөгөө нохоо айж байгаа хүн рүү илүү дараад идэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр бухаас тэр хүний айж байгаа айдсыг мэдэрдэг болохоор эрэгтэй хүний зүгээс ингээ айхгүй зогсох те. Айдсаа нуух мэдээж айж байгаа шүү дээ. Анх тэр 21 настай хүн бол те айдсаа нуух, дээрээс нь тэр амар гоё уран шалмаг хөдөлгөөн гаргах, дээрээс нь хувцсны соёл нь бас давхар гоё шүү дээ. Тэгээд нэг юм хөдөлгөөнүүд нь бүр ингээ бүжгийн зарим хөдөлгөөн юм шиг энэ төр байдаг. За тэг ерөнхий нэг айгүй тийм эрэгтэйлэг шин чанар ихтэй. Тэгснээ уран ярууч юм шиг ийм шин чанар байгаа учраас ингээд энэ болтол тэр чигээрээ болчихгүй урлаг болоод яваад байгаа юм байна л та. Тэгэхээр хүүхдүүдийнх нь хувьд бол айгүй тийм харж суралцаж, эрд зоригт суралцах юм уу? Бас нэг тийм юм байгаад байгаа юм шиг байна. Тий, энэ тэгтээ би бас хоёр талтай л авч үзээсэй гэж бодоод байгаа. Тэр Францд огц ус гаргадгүй энэ төр бол болж байгаа байхгүй. Тийм хэлбэрээр нь авч явбал тий. Энд чи бас яалчгүй эрд зоригийн спорт. Одоо нэг ялангуяа зүүн Аз, Солонгос, Японд юу болчиход байгаа даа шүү дээ. Ирчүүд нэг тийм маш үлбэр нэг тийм одоо юу Японд бүр тийм хиллэг байгаа даа. Ямар юм кей вилээ нэг тийм хиллэг байгаад байгаа. Тэр нь болохоор өвсөн дэжилт ирчүүд гэсэн. Маш тийм үлбэр доорой нэг тийм амьдралын тэмцэлгүй нэг тийм болчиход байгаа тийм үед бол энэ Испанийн халуун цустай ийм спортыг яг зөв хэлбэрт нь оруулаад хаал балгүй хэлбэрт нь оруулаад ингээд хаваад явчихлаа. Тэгээ яг хөө тэр нөгөө эврийг нь ингээд ятсан бухыг үзүрийг ингээд тайрцсан бухтаа ингээд нэг мөргөл зөргөлөхөд яг хөө тэр нэг гайгүй шүү дээ. Амар мөргөлж үтсэн юм. Айгу гоё хэлбэрээр нь надад л тий энэ олон жилийн хугацаанд байсан юмыг аваад явсан дээр гэж бодож чинь. Өнөөдөр бас чиний зэдв дууссан байгаа би их юм яриад нөө. Бараг л дуусгаж байна дөө тий. Дүгнэлтээ хийгээл ер нь дуусгах гэж. Дуусгач би дараа нь нэр. Тий. Тэгээд за хүмүүс бэрцсэн талаар ярьсан. За тэр нэвтрүүлэг мэн асуулт бол бүх улаан өнгө ялгадаг үү гэж байгаа шүү дээ. Өнгө ялгадаггүй. Бүх ахромат хараатай гэж ярьдаг. Ахромат тэгэхээр хар цагаан бүх юм ер нь бол хар цагаанаар л харна гэсэн. Тэгэхээр гол нь тэр ингээд юу алаг ирээ юм ингээд хөдөлж харагдаад байгаа нь бухын зүрхийг ер нь бол давууны хөдөлгөөн үү? Тий. Тэгээд тэр чи одоо морьтой юу нь болохоор давууга бүр ингээд газарт хөргөж байгаа юм шиг нилээн доор ингээд бухаа ингээд агуулаад тавихад байт юм лээ. Тэгэхээр нөгөө тэр чинь намир нь штэ салхинд ч юм уу тэр морьтой тавих гэж байгаа юм чи тэ. Тэр намирч байгаа хөдөлгөөн рүү нэр нь бухтай яриад байт юм лээ. Савсалцаад байгаа юмд л дург байх нь ш. Би нөгөө морьтон билүү
адуучин билүү нэг тэмцээн нэг юм болдог Тийм шүү дээ. Хүүхд зургатаар гардаг байсан шүү дээ. Өөрөө шүүрч мөрдөг. Өөрөө шүүрдэг. Тэгэл нөгөө юу мо тулан молом юу эдэн те тэмцээн. Тулан мулаалдах. Морин дээрээсээ харвах барих те тийм юм болдгийг харж исэн байхгүй юу. Надад тэндээс ямар мэдрэмж төрсөн гэхээр одоо өстой Солонгос хүүхэн Монгол залуу харж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ваа ямар гоё юм бэ. Тийм үү. Оо энэ эрэгтэй хүний яг ийм шин чанар чи ямар гоё юм бэ те. Мужик те. Тэгээд тэр нэг юм сип сап гэж байгаа тэр нэг юм сонин хөдөлгөөнүүтэй уг нь бол тэр мориноос ингээл зүгтэл доороос юм ингээл авч айгу хэцүү байгаа мэдээж. Тэгэхээр тэнд чин тэр нөгөө тестостерон те эрэгтэйлэг шин чанар, дайчин шин чанарт бид нар одоо яалтчгүй л одоо тэр байдлыг харахаар эмхтэн хүн маш хүчрхэг мундаг эр хүн ч гэдэг юм уу тийм юм а цаанаас л авд юм бэл ваа ямар гоё юм бэ шууд бодогдчихсон. Тэгэхээр энэ бас спорт тим имийг л бас мэдрэмжийг өгөхгүй л тэр 40,000 судал модалтай юм байна гэж бодлоо. Бүх хөрөлдөх ч бас гоё шүү. Ер нь хүний давчаад дэвэд явах ч бас амар гоё мэдрэмж өгөхгүй. Тий. Тэ ёо бидний мэдэхгүй дэлхий яста миний мэдэхгүй юм ярьлаа баярлалаа. За баярлалаа. За ямар ч байсан өнгө ялгадгүйг нь мэдлээ савсалцаад ахаар л ер нь ингэдэг юм байна гэж бодлоо. Тэгээд боломж гарвал дараа хамт нэвтрүүлэгт орох байхаа Мөнхбаатарт маш их баярлалаа. За баярлалаа. За ингээ од мөн дээр сувг үзэх сонсогчдод та бүхэндээ бидний мэдэхгүй дэлхий нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. За нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөн дээр сувг NTV телевиз од мөн радио 83.3 107 хостолгоноор хүлээн авч үзэж сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosso кондитер Монконди брэнд хүний хэрэгцээ цөм бүрэн өрөөтэй номин тав тэрэд компаниуд дэмжиж ажиллалаа. За дараагийн нэвтрүүлгээр олзъя баярлалаа. За баярт. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөн дээр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.